За өнөөдөр энти дээр ер нь ямар гажиг илрүүлж болох вэ гэдэг зүгээр тийм нэг мэдээлэл өгөх үүднээс нэг юм тохиолдлыг авч үзье. За энэ болохоор 38 настай тийм эхийн 12-7 хоног 2 өдөртэй тийм ургийн зураг дээр ингээд танилцуулах хийе. За ингээд энэ хүүхд болохоор ер нь урт нь болохоор 5.8 см-тэй байна. Ерөөхдөө энти харах хугацаа нь болохоор 11-7 хоног 2 өдрөөс зарим тохиолдолд бол 11-7 хоногоос харж болно гэж байна. За тэгээд 13-7 хоног 6 өдөр гэсэн ийм хугацааны заагт хардаг. Тэгээд энд болохоор гурвалсан 21 дугаар хоромсоом 13-18 дугаар хоромсоомуудын гажгийг магадлалыг эрсдлийг тооцох тийм орчилгоог бол хийдэг. Тэрнээс гадна одоо нүдэнд харагдаж байгаа тийм тодорхой эргэтэн системийн гажиг байх юм бол бас тэрийг харж оншилж тодруулах тийм орчилгоо хийх юм байна. За энэ болохоор яг тархины бүтцэн харагдаж байна. Хөвлийн бүтэц харагдаж байна. За яг энэ дээр ингээд хөвлийн бүтцийг ингээ харахад хөвлийн хөндлөн тойргийн хэмжээг ингээ харахад энэ бол илэг. Тэгээд ингээ ардуур нь ингээд нарийн бүдүүн гидс юм уушгины хэсэг ингээ орсон. Ингээ тиймэрхүү л харагдаж байна. Тэгээ энэ дээр бол хамгийн гол нь ходоодны устай хэсэг одоо орж ирэх ёстой. Тэр нь харагдахгүй байгаа. За тэгээд ургийн жим бол 55 г хэвийн 20%-тэй хэвийн байгаа. За тэгээд зүрхний цогцолт нь бол хэвийн. За энэ болохоор ихсийн зузаан хэмжсэн байна. Ихсийн зузаан нь хэвийн. Умаа үзний урт нь хэвийн. За энэ дээр ингээд нөгөө бүдүүрчилсэн зураг. За энэ бол нэг гажигын онцлогоо. Энэ гажигын онцлогоон дээр юу харагдаж байна гэхээр энэ бол ингээд чэйжин дотор уушиг. Тэгээ уушгины хажуу талд шингэн агуулсан ийм бөмбөлөг хэлбэртэй дүрс тодорж байгаа. За тэгээд тэр нь одоо ер нь бол энэ дотор ингээд зүрх уушиг хоёр л байх хэвээр. Тэгэхэд болохоор энэ хар өнгөт харагдаж байгаа ус агуулсан гэсэн. За энэ бол энэ ургийн ингээд гадна талаар тойрсон байгаа. Энэ хар зүйл бол бас ус. Ер нь яхад энэ тод хар өнгөтэй харагддаг зүйл бол ус байдаг. За тэгэхээр чэйжин дотор болохоор уушиг байха хэсэгт болохоор ус харагдаад. Тэгээд энэ болохоор зүрхтэй яг зэрэгцээд 10 талд нь харагддаг. За тэр тиймэрхүү харагдаад байгаа. За тэгэнгүүтээ ингээд тоцгогч дадлар буюу өнгөт яхагаар ингээд цусны урсгалыг оруулаад дэх хөдөлгөөнтэй хэсгийг ингээд оруулаад харахаар энэ болохоор зүрх нь ингээд харагдаж байгаа. Зүрхний хажууд талд нөгөө устай хэсэгч. За энэ бол юу гэж болох вэ гэхээр энэ доор ингээд илгэний хэсэг харагдаж байгаа. Илгэний одоо хажууд ер нь бол ходоод байх хэвээр. Гэтэл ходоод бол цээж дотор харагдаад байгаа болохоор энийг бол өрцний эвэрхий гэдэг чинь өрцнийх нь улаан гардаг цоорхой арай том цоорхойтой байгаа учраас ходоодны хэсэг чэйжлөө ингээд дээшээ татагтаад орцсон байна. Эврээд орцсон гэж ярьдаг. Тэгээд орцсон байна гэж чэйжний эвэрхий гэж өрцний эвэрхий гэж болол яасан онш тавиад 3 дахь шийдлийн эмнэлгээ бас. Тэгээд яг энэ хүүхд бол нэг тийм амар сүртэй асуудалтай биш л дээ. За тэгээд энэ бол ер нь гарсан ойн нь дахиад тодорхой тооны 2-3 шийдэлгэнүүд хийгээд яг ходоод байна уу өөр юу вэ гэдгийг нь ялгаж онцлоо. Тэгээд өөр давхар ямар гажууд байна гэдгийг онцлоо. Тэгээд манай Мирамис цэцлийнхэн хязаа хагалгаа их боломжтой юм гээл тэгэл хагалгааг нэгэл энийг бол ходоод энэ доош нь хэвлүүлэн хэвэн байрлалд нь оруулаад тэгэл асуудал шийдэгдэж болохоор тиймэрхүү нэг сүртэй гажиг бишэлтэй. Тэгтээ яг ингээд иймэрхүү гажгийг бас энтигийн үед оншилж болно л гэсэн үг. Тэгээд ер нь бол ингээд сүүлийн үед 19 оноос хойш ерөнхийдөө яамны сайдын туршилгаараа энти гэдэг онцлогоог одоо ургийн гажиг 5 сартад нь биш буюу 3 сартай байхад нь онцлоод тэгээд асуудлуудыг шийдээд явах юм шийдлийг
гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр тэр бол бас л нэг юм ангаах ухааны юу юм хөгжил давуу талаа одоо энэ боломжтой оршиж болохоор хугацаанд ингээд оршлогдож болох юм одоо оршлоод шийдэж явжээ. Эрт үеийн оршилгоо гэж нэрлэдэг байгаа. Иймэрхүү үзлэг хийдэг бахнэ.